Сайн байцгаана уу? Энд байна. Та бүхний нэр амар амгалан айлтгая. Тэгэхээр сайн мэдээ гэж юу вэ? Сайн мэдээгээр юу хийдэг вэ? Гэх тоолонд маш олон хүмүүс хэлдэг л дээ. Тэгэхээр сайн мэдээгээр бид нэр Бурхантай хамт эвлэрүүлэгдсэн байж байгаа. За түүний Иесус Христосийн цусаар бидний бүх гэмнүгэл угаагдаж түүгээр дамжуулан бид эзний өмнө очих боломжтой болсон байдаг. Сайн мэдээ гэж юу вэ гэхээр та Иесус Христосийн нэрийг итгэж болсноороо түүний нэрд итгэснээрээ та мөнх амьтаа болж түүний нэрийг хэрэглэх боломжтой болдог. Тэгэхээр сайн мэдээ гэдэг бол бидний бодсоос ч чухал зүйл байгаа. Тэгээд нэг л удаа сайн мэдээ сонсоод болоо дахид сайн мэдээ хэрэг болтгоо гэж боддог хүмүүс ч байдаг. Яг үүндээ өдөр болгон сайн мэдээгээр амьдардаг байгаа. Тэгэхээр сайн мэдээ дээр Филиппо 2:10-ыг уншчихъя. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын дор байгаа бүх юмс өвдөг сөгдөж бүх хил бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстой учраажээ гэж. Тэгэхээр бүх юмс өвдөг сөгдөн гэж Есүсийн нэрд. Тэгэхээр Есүсийн нэрд бүх юмс өвдөг сөгддөг байгаа. Газрын дээр, газрын дор бүх юмс. Тэнгэрт байгаа зүйл ч гэсэн. Тийм учраас энэ нэрийг хэрэглэх боломжийг олж авна гэдэг бол гайхамшигтай зүйл. Хүмүүс энийг сайн мэддэггүй. Тийм болохоор Иесусийн нэрийн талаар мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр Иесуст итгэснээр Иесусийн итгэгчд болж дагалдагч нар болсноороо энэ нэрийг хэрэглэх бүрэн эрх мэдэлтэй болдог аа. Сайн мэдээ гэж юу вэ бас? Үнэхээр залбирэн зогсохдоо ихэнх хүмүүс би зөвхт биш, бурууч мөн буруутгалтай байдаг. Эзэн бурхан зөвтгсөн байгаа. Тэгэхээр Иесус Христэд итгэх үед юу болдг юм бэ гэхээр бидний бүх гэм нүгэл загалмаа дээр бүрэн цовдлогдсон. Иесустэй хамт бүрэн цовдогдсон шүү. Үнэхээр үнэ. Тэгэхээр хүмүүс Иохан 3:16-г сайн мэдээний гэрчлэл гэж хэлдэг боловч яг яаж хэрэглэдгийг юусоо мэддэггүй. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Тэгэхээр цорын ганц хүүгээ бидний төлөө өгсөн. Үнэхээр хайрлсан гэдгийг бас мэддэггүй. Ингэсээр хүүд итгэгч хинч мөнхөхгүй харин мөнх амьтаа болно. Бид нар хүүд итгэх үед хинч мөнхөхгүй мөнх амьтаа болно. Тэр бурхан өөрийн хүүгийн ертөнцийг яллахын тулд харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн. Тэр Есүс Христ албадаас савлах үед бүх гэм нүглийг бүх асуудлыг шийдсэн байж байгаа. Итгэсэн үү итгэхгүй байх уу гэдгээс үл хамааран бүх хүмүүсийнх харин итгэсэн хүлээж авнаа гэсэн мөнх амьтаа болно гэсэн. Тэгэхээр яг Есүсийг цовдлогдох үед таны хуучин хүн хамт бас цовдлогдсон байна. Тэгээд түүнтэй үхээ түүнтэй хамт та дахин амлаад эзэн Есүс Христтэй хамт өргөгдөн Бурхны баруун гар талд залрах их мэдлэлтэй болсон. Энэ бол сайн мэдээ. Тэр үүгээр дамжуулан өдөр болгон та эзний өмнө очин, эзний өмнө ариун үсч эзэнтэй ярьж, эзэнтэй хамт ажиллаж, хүчээр дүүрж бүх зүйлийг хийх боломжтой. Тэгэхээр сайн мэдээ өдөр болгон хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр амар тамны сайн мэдээг хөлдөө углах тал дээр сайн мэдээнийхээ ойлголтуудыг мэдэх ёстой гэсэн үг. Яаж хэрэглэхийг мэдэх ёстой. Түүнхүүгээр маш хэцүү болж хуурна. Тэгээд та бүхнийг бас би өрөөж байна. Тэгээд 2 дугаар Коринтын 13:11-ээс 13-аар өрөөж байна. Эцэст нь ах トゥ нараа баярлах тун өөртөө төгөлдөржүүл ятгалгийг ав. Адил санаатай байж амар тайван амьдрах тун хайрын ба амар тайвны бурхан та нартай хамт байх болно. Ариун үнсэлтээр харилцан мэдчлээрээ. Ариун хүмүүс бүгд та нартай мэдчилж байна. Эзэн Есүс Христосийн нэгүсэл, Бурхны хайр, ариун сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай. 2 дугаар Коринт 13:11-13. Тэгээд Иесус Христосийн талаар сайн мэдээг олон хүмүүс тунхаглахыг хичээгээрэй. Мэдээж үүн дээр ариун сүнстэй хамт хийгээрэй. Тэгээд аман дээр минь үг өгөөрэй гэж сайн мэдээг ярьж болно. Сайн мэдээг ямар ч ишлэлээр та бүхэн ярих боломжтой. Жишээлбэл би Иохан 10:10-аар нэлийн бас ярьдаг. Яагаад вэ гэвэл надад тэр нь амархан байдаг. Хулгайч зөвхөн хулгаалan алт сүтгэхэр ирдэг. Харин би гэж Иесус хэлж байгаа тэднийг амьтаа бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн. Тэгэхээр хулгайч буюу муу сүнс, музар сүнсүүд зөндөө байдаг. Нөгөө талд нь Иесус сайн хүн.
Тэгэхээр харанхугаас гэрэлд гарахын тулд Иесус ирсэн юм аа гэж ярьдаг байгаа. Тэгээд таны амьдралд байгаа хулгай ч юм бэ? Зөвхөн хулгай жаалж зүтгэж байгаа эрүүл мэнд санхүү юунд одоо хаан ч байна вэ гэж асуудаг байгаа. Тэгээд энэ бүхний асуудлыг Иесус дээр очих үед таны гим нүгэл угаагдаж цэвэрлэгдгээс гадна энэ асуудлуудад ч гэсэн бас шийдэх боломжтой байдаг. Танд бодсоос ч их зүйлийг Иесус өгсөн шүү гэж би хэлдэг. Тэгээд үнэхээр түүний шарахаар бас бид нар эдгэрсэн байгаа. Тэгэхээр сайн мэдээ гэдэг бол бодсоос их өргөн ойлголт шүү. Тэгээд энэ талаар бас үргэлжлүүлэн өөрөө бас уншаасаа гэж би сэтгэлээсээ гуйж байна. Тэгээд эрх мэдлээ мэдэх явдал маш чухал. Сайн мэдээ бол танд маш ихийг өгсөн.